Төрийн эргэх холбоо хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор засгийн газрын иргэд олон нийтэд харилцах 11 төвийн үйл ажиллагааг шинжилэн байгууллаа. 11 төв нь иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Тус төвийн санал хүсэлт өргөдөл гомдлыг утсаар биечлэн, мобайл аппликейшн, цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авах юм. Монгол Улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ өргөтгөн шинчилсэн 11 төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр ерөнхий сайд Хан уул дүүргийн 11-р хорооны нэгэн иргэний гомдлыг утсаар хүлээн авсан юм. Тухайн иргэн байгаль орчин аялал жуулчлалын яамд гомдол санал гаргасан байна. Тус гомдлыг ерөнхий сайд Харьяа яамд шилжүүлсэн юм. Иргэд олон нийтэд харилцах 11 төв нь одоогийн байдлаар зөвхөн утсаар гэхэд өдөрт дунджаар 200 гаруй дуудлага хүлээн авч байна. За өнөөдөр Монгол Улсын засгийн газрын дэргэдэх олон нийтэд харилцах төвийг ерөнхий сайд хажуудаа татаж авч байгаа юм өдөр. Тийм учраас иргэд маань одоо ерөнхий сайдын ажлын албанд засгийн газрын хэрэглэх газарт ямар нэгэн байдлаар одоо авилгалтай, хүнд сурталтай Монгол Улсын одоо бас тээг болж байгаа хязгаарлагч хүчин зүйлүүдийг шийдэх шийдэлтэй холбоотой ийм саналуд байвал 11 төвдөө илүү идэвхтэй хандахыг хүсье. Утасны операторууд нэмэгдсэн байгаа. За мөн одоо цахимаар харилцах юм боломжтой болж байгаа. Над дээр ирж байгаа өргөдөл бүхнийг би одоо хойноос нэрэг холбоотой байх ийм одоо дуудлага хэлэхээр одоо бас ийм шийдвэрүүд гаргаж байгаа. За мөн 7 хоног бүхэн сайд нар, дэд сайд нар, агентлагийн дарга нар гэх төрийн албан тушаалтнууд ажиллана. За сард нэг удаа 11 төв дээр хамгийн их ирсэн асуудлаар засгийн газар одоо танилцах асуудал оруулна. За шаардлагатай асуудлуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн. За сая одоо нэг дуудлага авахд л бас л хүн сурталтай холбоотой. Тийм учраас энэ одоо төрийн анхан дунд чатанд байгаа энэ хүн сурталтай нийт иргэд аж ахуй нэгжүүд хамтдаа тэмцэе. Тэгээ ерхий сайдтайгаа бас нэг баг болж хамтдаа энэ олон жил бүгшсэн одоо хүн суртал, давхардал одоо ялгаатай ханддаг байдал энэ бүх зүйлийг одоо өөрчлөхийн төлөө хамтдаа хичээе гэж уриалгахыг хүсэж байна. Тэгээ авилгал хүн суртал гэхээр одоо бас тийм том зүйл бодоод хэрэггүй. Хэрвээ магадгүй та одоо ресторан ажиллаулдаг бол тухайн дүүргийн чинь үйлдвэр үйлчилгээний одоо газрын аль нэг мэрэгчлэлтэн үнэгүй хоол идж байгаа бол та 11 төвд хэлж болно. Аль нэг эмнэлэг дээр очиод хүлээж авахгүй. За хин нэгэн одоо эмчид одоо эмнэлэг твтгэх ч юм уу ямар нэгэн байдлаар танаас одоо шан харамж авч байгаа бол та заавал нэрийг мэддэхгүйгээр 11 төвд бас хэлж болно. Эсвэл ерхий сайдад захидлавч бас болно. Иргэд олон нийтэд харилцах 11 төвийг хурдан шуурхай ажиллуулж 7 хоног бүр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлсэн тухай тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад ерөнхий сайд үүрэг болголоо. Монгол Улсын засгийн газрын тогтоолоор иргэд олон нийтэд харилцах 11 төвийг ерөнхий сайдын ажлын албанд шилжүүлсэн юм.